Оо өнөөдөр гадаа 20 градус. Тэлмэнийг гадаа алталж байгаа тоглолж байна. Миний дахиад 30 дээр. Голсараа минийх үү? Масник 30. Yeah, bravo. Come. Okay. Eins. Zwei. Эчний даад үлдэж заграад. Вау. Тийм нэг хөлөө даашлуулж агаад. Өө тийм. Трактор шүү дээ. Eins, zwei, drei. Good gemacht. Энэ хүмүүс өглөөний хийсэн цаг олж хаад манай байрны цанхыг угааж байна. Эдгэрч нөгөө юун дээр гадаас Азиудад ихэнхдээ нэг дээшээ ингээд машинаар сунгагдаа тэгээд биендээ бэлхээ хийгээл унжиж мунжиж байгаа цэвэрлдэг. Эднийхэн тэгдэггүй юм байна. Эднийхэн ингээд нэг урт ямаар онжуулж жаад урт юм дээш нь сунгаж байгаа тийм ингэж угаад юм байна. Усаар шүршээд. Тэгээ уртталтаа тэр нэг шүүрэн нэг арцгаар энтэй тэгээ тэр дээр байгаа хүн хатааж ах шиг байна. Юмар арчаад байна. Тэрийн давхар төрөд тэрлээ гэсэн чинь ингэж угаад юм байна. Нэг хоёр жижигэн төрх байна дээ. Онгоцыг аавна гэдэгт баларч байна. Зээч нь хийсгэдэг. Кам. Зээч нь хийсгэдэг гэх юм. 1 2 3. Вуу. Зээч нь дахиад хийсгэдэг. 1 2 3. Тэлмөнэ. Кам. Оо, шүлиго. Нэг хөргөн бандхаар ярин тийм аа өгöd байгаа. Нэг айл өгт юм болоо чахгүй ш. Буцааж өгч. Солил гэдэг шиг. Булгаа авц. Булгаа авцнаа. За ээжин дахиад. 1 2 3. Гүгэрэ. Зээч даад. Өө тийм филега. Нэр хэлээ ойлголцож л байгаа юм байна. Браво! Мандиг минийх. Тий, ангат зэна минийх 1 2 3. Тэгээд арай бичлэг аргагүй дуучлаараа айгүйх завгүй байлаа. Бараг 3-7 хоног бичлэг аргагүй байна. Юу жанталмаа? Чи хөршин жонгол хөршин дотор юу ийж байгаа юм? Тэлмэнэ. Юу ийж байгаа юм чи? Миний хөршнээс гарч. Гараараа минийх үү? Юу нэг жөөгөө гэж. Тэлмэн ингээд монголоор яриад хаад өөдөөс германаар хариуллаа. Тэлмэнэ гараараа. Миний хоноош хөрш удаан онгоолгож болохгүй. Наадгаа ч бас эргүүлж болохгүй. Манайх гэртээ юм жижиггүй өрөвчтэй. Тэгээ удахгүй. Тэлмэний том болохоор том өрөөж шавж тавих ба. Миний гараараа өрчнөөс. Одоо энэ чинь энэ жижиг өрөвчөнд чинь нэг юм багтахгүй. Мах зах их олноор нь авч тавьж чадахгүй. Тэгэл ингээл жижигэн 2 тавцантай. Тэр дээрх нь хөлдөөгч нь. Миний хаалгаач. Хаалгаа наач. Өрчнөн хаалгаа гэгч. Мандаг.
Браво! Яасан мандгийн заанаш. Ээж хоёр гэртээ байна. Гэртээ нэг юм буулгастай. Аав ажилдаа явсан. Димээ минийхөө өнөөдөр өг анаа нэрнэ гэсэн. Яг шин. Одоо ингээл гэрэл ээжтэй гадаа жоохон хүүтэн байгаа учраас хүүгээ авч гарч чадахгүй байна. Димээ минийхөө. Тэвэрэ. Энэ нэг 6-ын юг хазууч чаддаг байгаа. Яг тэгэхээр нөгөө будагнууд маань дууссан. Тэгээд будаг авах гэхлээр хаа чин ээж та өнөөдөр тоглох юм уу? Өө энэ ч одоо ингээ нөгдөр тоглох гээд. Дэлмэн хаанаа. Тэгээд нөгөө будагнууд дууссан. Тэгээд будагнууд авч тавих гэхлээр нөгөө дэлгүүрээ таалттай байгаа. Өө намаа чирээд ирсэн үү минийхөө. За. Үгүй орон дээр гарахгүй. Чи тэгэл энэ амар залхуу ингээ орон дээр гарч хөвтнө гэд. Орон дээр гарах болоогүй. За чамайг орон дээр гаргах чи тэгээд өөрийнхөө учрыг олно штэ би чамайг. Одоо манайд чинь цаг 10:30 болж байна. Тэгээ 11 гээд тэлмөний хоолыг бэлдээ. Давуугана нэрээд жоохон тэлмөнийг тэрэн дээр нь унтуулаад тэгээ гадуур жоохон алхахыг гэсэн. Тэгээ чинь хоолыг минийхөө энийг ингээд тоглоомуудаа зихицлээ тэгээ тоглоорой за. Яг ч анаад тавхаж тэрэн дотор манай зургатны удирдлага байдаг аахгүй энэ бүр ингээд. За чи өөрөө хасаачвал үз заяа. Өөрөө хасаач чадахгүй бол үзэхгүй шүү. Нүгөөгүй ээж чинь тавихгүй чи өөрөө тавь. 9 л мөн буцаагаараа. Өө яасан дуулгартай минийхөө буцаагаараач. За хийгээрэй. Браво! Яасан мандгийн. Тийм зурагт үзэх болоогүй те минийхөө. За тэлмэн унтаас ирсэн. Өгийг алчирхээр толгойн алчир. Өг үсээ гоцсон жигшүн салхиор дээр. Өмнөх дан гэж авчираа гой газар ээ. Бөө мод талсан газар ш тэ. Бид гор шин богон дээр хүрээд ирлээ. Тэлмөнийг тэрэнд нь онтж хатсан сахалгаж байгаа. Одоо сэрэнгуут нь болгочлаа. Сайхан газар шүү. Минийх энэгээр нь явах юм уу? За энэгээр нь явчих. Би ч өнөөдөр нүүр мөрөг бодог явчих шүү дээ. Сайхан нүүрэндээ агаар оруулах. За энэ юуны шин богоны цэцэрлэг төлөлт ажиллаж гисэн байна. Тэлмэн надад өвсөн дээр чинь гарч болохгүй гэж бичсэн байна. Заав нэг чамбал даагийн саатаа үснэгийн. Тэр арай минийхөө бичээгүй ш тэрний энэ зүлгэн дээр гიშиж болохгүй гээд. Тэр ногоо хувцтай хүмүүс дээр нь цэцэг суулгаж байгаа байхгүй минийхөө. За наашир. За энэ сармас байна, энд сонгон байна. За энэ ингээ гахамах. Би гахамах ингээ томор наваа төлтөчдөг. Тэгээд өнөөдөр гахамах шараад будаасаа. Тэгээд байцаатай. Салатны. Тэгээд халуун ногоотой. Тэгээд будаа. Өнөөдрийн хоол. Энд тэлмэний хоол энэ.
Гомтой шүлэн байхгүй болчихжээ. Ямар ч хоолнуудаа бэлдээ тавьчлаа. Хоолныхаа ариолныхаа материалуудыг тэгээд амгаг ирэхээр амгаг ажилдаа явсан байгаа. Тэгээд амгаг ирэхээр хоолоо хийн. Амгаг 30 минут дотор гэртээ ирчдэг. Тийм учраас одоо газ гараа уучаад амгаг уцаар яриад хитээс ирэх нь асуугаатахыг тэгэхэд тэгчийн бол хоолоо галтаар шүд бил хийхэд амар. Бид нөгөө амгаг амдаа халуун хоол өгөхгүй тэгээд хизээс ирэх гэж юм. Уцаар амгаг яг нөгөө тогтмол яг хэдэн цагаас тарах нь мэддэг нөгөө юу яадаг байхгүй юу? Заримдаа их тагаа заримдаа арай тагдаг тийм учраас уцаар хийгээд асуучвал амар гэдэг байгаа. Манай амгаг өөрөө заримдаа тарахаар уцаар яриаддаг би очих гэж шүү гэдэг. За өнөөдөр би сая их нөгөө гадаад жоо салхитай байсан болохоор нөгөөсөө хойш шүлжсэн байгаа. Хойш шүлж сайн өсөж зүгээр зүгээр байдаг. Тэгээ манай үрвэц өснүүдийн маань харж байгаа нөгөө байдаг л. Өнөөдөр ингээ нүрэ бодоогүй гарсан их зүгээр. Тэгээ яг нэг хүмсэн дотор жоохон юм гарцаа. Тэгээ би нөгөө та хэдэд би сая нэг 4 хоног нүрэ угаахгүй, өглөө угаахгүй, орой угаахгүй. Тэгээд усанд орохоор ол мэдээж угаана. Тэгээд 4 хоног ерөөсөө усанд орохгүй байжгаад тэгээд тэгэхээр нөгөө 4 хоног нүрэ угаагүй гэсэн. Тэгээс нэг ингээ нүр маань амар гоё болоод тэр нь ус хүрэхгүй байвал их зүгээр байдаг юм шиг надад санагдсан. Тэгээд өчтөр усанд ороод тэгсэн чинь ингээд арьс маань гуйжаад тэг нөгөө 7 хоног болгоно хүний нөгөө арьс гуйчдаг гэж үний юм шиг байлаа. Тэгээ би нүүрэн дээр арьс гуйжуулагч төрөж жагаад үрээд тэгээд нөгөө хүсэн арьснуудыг ингээд гуйжуулж авсан байгаа. Тэгээд арьс маань айгүй гоё. Миний арьс нь дандаа ингээд холцруудаад, хуурашаад байдаг байхгүй. Тэгээд энэ зүйлийг надад хэлсэн гэхээр амг хэлсэн нүрээ угаадаггүй. Тэгээд нүрэн дээр нэг их юм гараад байдаггүй. Тэгээд аль анх надтай танилцж байхдаа л чи нүрээ битээ угаач гэж тэгээд идсэн. Тэгээд би ч нөгөө дандаа нүрээ боддог болохоор угаахаас өөр аргагүй. Тэгээд одоо ч нөгөө гэртээ сууж байгаа. Тийм учраас гараад ах шаардлага байхгүй, ажилд явах шаардлага байхгүй учраас нүрээ угаахгүй. Тэгээ сүүлийн 7 хоног тэгсэн зүгээрсэн. Тэгээ таад маань бас туршаад үзээд нүрээ угаахгүй. Ус ер нь нүрэнд өрөхгүй байвал их зүгээр юм шиг санагдсан. Юу амгад сая ярьсан чинь амка сунгаж ажиллана гинэ. Бараг 6 өнгөрөж байхад их юм шиг байна. Тэгээд би сая хоолоо бэлтчихлээ яа тэгэхээр би ч нөгөө 6-аас өмнө хоолоо амжиж иддэг. Тэгээд уугийн бас жоохон өсөд байгаа учраас хоолоо тэрийдээ хийчихлээ. Ингээд гахаа сонгон сарамстай ингээд шарчдаг байгаа. Тэгэхээр өдөр нэг юм хөө байх шүү дээ. Юм хөө байдаг дөө тэгээд өглөө тэгнэтэй бас бол 8 цагаар өглөөний цагаа угаад тэгээд анх ажилдаа явдаг 8 гэ. Тэгээд ээж хоёр үлдээ. Байдаг тэгмэн өглөө авны цагаа цаадын нөгөө тэгээд онцлуулаад тэгээд тэгмэн арай 30 минут унтаад байгаа. Тэгээд өнөөдөр гайгүй байна снэк гарсан гадаа унтсан болохоор тэгээд онцлуул. За тэгээд өдөр ингээ ээж хоёр байж байгаа гач тоглоод тэгээд аавгаа их юм хаад ингэж тавиад. Тэгээд цаадаа идээд тэгмэний хаадын нөгөө байдаг аав нэрээ. Тэгээд арай болчихсон. Тэгээд арай болоод бүгдсэн ороод аруулахгүй тэгээд жоохон дуусах гэж байгаа. Тэгээд онцлоод өдрөө нэг юм хөө байна манайхаар. За тэгээд өнөөдөр ээж хөөгаа би өдөртөө хамт байсан та бүхэнд баярлалаа.